За сайн бацхан тэгэхээр тулаан сонирхогчд маань бол мэдж байгаа. Өмнөд Солонгос улсын Black Combat холбоонд 7 улсын шилдэгүүд 700 саяын төлөө өрсөлдөж байгаа. Тэр дунд нь Монгол улсын тамирчид байгаа. Тэгээд Монгол улсын тамирчид маань эхний даваагаа 4 сарын 11-нд бүгд найрамд хятад ард улсын 7 тамирчинтай хийхээр болсон. За тэгээд хятад тамирчдын мэдээллийг судлах гад би хятад сайтуудаар орсон. Даанч нэг ч мэдээлэл байгаагүй. Хятад талаас ерөөсөө одоо ямар тамирчин орно гэдгээ мэдээлэлэг байгаа юм байлаа. Солонгос талч гэсэн нэг ч хүнийх нь мэдээлэл байхгүй байгаа юм байлаа. Тэгэхээр манай Монгол улсын тамирчид бол бүр нэлээд дээр үед одоо сонгон шалгаруулалт нь гарахад л ямар тамирчин орох нь маш илт болцсон байсан шүү дээ. Энэ тамирчид одоо ингээд энэ 7 жилд өрсөлдөх болно гэд мэдээлж гисэн байсан бол хятад айлын тамирчдаас нэг ч мэдээлэл байхгүй байгаа нь манай Монгол улсын тамирчид ер нь бол маш муу. Тэгээд хятад улсын тамирчдын мэдээлэл ерөөсөө олдохгүй байгаа юм чинь би Монгол улсын тамирчдыг хэр сайн судалсан байна. Интернетэд нь ер нь юу гэж бичиж гин гэд хайсан. За тэгээд маш олон мэдээллүүд байлаа. Онцлогоос ахуулаад нэр, нас, тэгээд давуу тал, сул тал гэх бүгдийг нь бичсэн байлаа. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ хятад талын сайт дээр Монгол энэ 7 тамирчныг юу гэж бичсэн байна гэдгийг хүргэнэ. За хамгийн ихэнд болохоор 56.7 кг-д баян дүүрэн авраг байгаа. За энэ мэдээллүүдийг бүгдийг нь оруулсан байлаа. Хасах 56.7 кг баян дүүрэн. Тэгээд хятад талаас болохоор өвдөгний бурхан гэж хочилсан байлаа. Хочтой. Тэгээд 29 настай, ойрын тулаан, шахалт, газрын контрол айгуу сайтай. Тэгээд дуусгах чадвар маш сайн 100%. Тэгээд хүчтэй бас одоо хананд шахахтаа бол маш сайн. Холын одоо сул талыг нь бас бичсэн байна. Холын зайд сул одоо босоогоос муу зодтолдог. Тэгээ хамгаалалт дунд зэрэг гэсэн байна. Барилдааны хамгаалтыг дунд зэрэг гэсэн байна. Тэгээд хөнгөнжин 61.3 кг бат итгэлт байгаа. За тэгээд 24 настай шахаж тулалдах газрын контрол айгуу сайтай. Давуу талын хувьд болохоор залуу, тэсвэр сайн, мэх тогтвортой, дайралт сайн. Тэгээд сул тал нь болохоор туршлага бага, техник нь одоо бас нэг сайн биш. Тэгээд дуусгах чадвар муутай гэсэн байна манай бат итгэлтийг. За дараагийнх нь болохоор 65.8 кг содном дорж байгаа. Одоо сэргэлтийн хаан гэж бас хятадууд хочилсан байлаа. Энэ дэр 7 тамирчнаас 2-т нь одоо ийм хоч өгсөн байлаа. Тэгээд хятад талд болохоор баян дүүрэн авраг, содном дорж авраг хоёрыг ер нь бол алдартай гэсэн байлаа. Бусад хүмүүсийг нэх онцолж яриаггүй. Энэ хоёр хүнийг бол Аздаа ч гэсэн алдартай хүмүүс гэж бас бичсэн байлаа. Тэгээд сэргэлтийн хаан гэж содном доржийг хэлсэн байлаа. 31 настай. Тэгээд хүчтэй цохилттой, газар тулдаан, газрын контрол айгуу сайтай. Тэгээд хүнд цохилт, тэсвэр сайн, сэргэлт хурдаа авдаг. Тэгээд сул тал нь болохоор хөл дээрээ тэнцвэр сул. Тэгээд хамгаалт жоохон муутай гэсэн байна. Дараагийнх нь болохоор 70.4 кг болохоор ган төмөр байгаа. Ган төмрийг болохоор 28 настай, техник сайн, тогтвортой тулаанч. Тэгээд бүх талдаа дундаас дээш одоо бүх талын үзүүлэлт нь бол дундаас арай жоохон дээгүүр. Тэгээд тоглолтын ухаан, IQ сайтай. Одоо тулааны IQ айгүй өндөр гэж байна. Тэгээд цохилтын хүч дунд, дуусгах чадвар нь жоохон сул гэсэн байна. Энэ сул талууд нь. За тэгээд дараагийнх нь болохоор 77.1 кг бүрэн зориг авраг байгаа. За 40 настай, туршлагатай, барилдаанч. Сул тал нь болохоор нас агсан, хурд бага, хүч султай гэсэн байна. За 84 кг ган тулга 27 настай, цохилт сайтай, барилдаан хосолсон, тэгээ хүчтэй, тэсвэртэй, газрын хамгаалт жоохон муутай, хөдөлгөөн удаан гэсэн байна. За тэгээд хасах 120 кг манай үнэнхүү авраг байгаа. 32 настай, хүнд цохилттой, хүчний тулаанд сайн. Тэгээд бие том, эхний үед айгүй хүчтэй байх, тесрэлт сайтай. Тэгээд сул тал нь болохоор техник нь жоохон муу, тэгээд тэсвэр жоохон муу. Одоо 2 дугаар үеэс ахуулаад ядарнаа гэсэн байна. Ийм мэдээллүүдийг оруулсан байна. Тэгээд Монгол багийг ялах хамгийн үр дүнтэй тактик гэсэн байна. Интернет бас тактик явсан байна. За тэгээд Монгол тамирчдын давуу тал нь болохоор барилдааны хүч сайтай, торон дээр айгүй сайн шахаж барилддаг. Тэгээд цохилт даах чадвар өндөр, сэтгэл зүй зориг бас сайтай гэсэн байна. Онцлогийг нь. За тэгээд сул тал нь болохоор холын зайн, зогсоо тулаанд бүгдээрээ жоохон муу гэж байна. Хөдөлгөөн бас муутай, хөшүүн гэж байна. Тэгээд
Хурдан эмнэл дасан зогцох нь сул, өндөр өшөглөлт, өвдөгнөөс хамгаалалт сул гэсэн байна. Тэгээд жүүжцүү болтоос хамгаалалт бас сул. Тэгээд сүүл одоо үеийн удаашрах хоошоогоо явах тусам тэсвэр муутай гэсэн байна. Монгол тамирчдын ер нь бол онцлогийг маш сайн судалсан байна. Хөдөлгөөн муутай энэ гэдэг нь болохоор хятад тамирчид яалтчгүй айгүй хөдөлгөөнтэй бас хурдан үздэг юм байлээ. Тэгтээ бас жоохон манай монгол тамирчдыг басаад хэрэггүй гэж хэлэх байна. Тэгээд ялах үндсэн зарчим нь болохоор барилдаанаар хүч үзээд хэрэггүй гэж энэ барилдаан бол сайтай шүү. Сайн хөдөлгөөнтэй тэгээд дээгүүр доогуур өшөглөж ядраах хэрэгтэй. Барилдаанаас нь хамгаалж хурдан сөрөг довтлогоо хийх юм бол ялна. Тэгээ газар болтоор дуусгаж дээрээс нь нүдэж, зодож гэж ялж болно гэж байна. Болтоор дуусгах юм бол болтонд одоо ингээ хамгаалт жоохон муутай гэсэн байна. За тэгээд жин тус бүрийн тактик гэж байна. Хүн болгон дээр бас нэг тактик гаргасан байна. Хамгийн ихэнд болохоор манай 56.7 кг-д Баян-Дүүрэн аварга байгаа. 29 настай, өвдөгний цохилт хүчтэй, ойрын зайд шахалт сайн. Тэгээд сул тал нь болохоор зайны мэдрэмж айгүй муутай гинэ. Зайгаа мэдэрч чаддаггүй. Барилдаанаас хамгаалт жоохон суултай. Хөдөлгөөнтэй өрсөлдөгчтэй сайн тулалдаж чаддаггүй гинэ. Тэгэхээр ялах арга нь болохоор хөдөлгөөнтэй байж гаднаас холоос цохих гэж байна. Ойрын зайд орохгүй, өвдгөнд нь өртөж болохгүй шүү гэж байна. Тэгээ сөрөг цохилт, тэгээ доод өшөглөлтөөр тэнцвэрийг алдагдуулах хэрэгтэй. Тохирох тамирчин гинэ. Техник сайтай, алхаа хөдөлгөөн сайтай, цохилт наривчлал өндөр, тэгээ барилдаанд нэг хүч зарцуулаад байдаггүй тийм тамирчин байх юм бол ялнаа гэсэн байна. Хоёрт нь болохоор 61.3 кг. Энд болохоор бат итгэлт байгаа. 24 настай, барилдаан сайн, туршлага гэхдээ багтай гэсэн байна. Сул тал нь болохоор техник нь муу, тэгээд зогсоо тулаан муу, том тэмцээний туршлага бараг байхгүй. Ялах арга нь болохоор зогсоо тулаанаас дарж авах. Тэгээд доод өшөглөлтөөр хөлийг нь одоо гэмтэх. Тэгээд барилдаанаас хамгаалчихвал нэг удаа барилдаанаас хамгаалчихвал ер нь бол тоглолтыг удирдаад эхэлнэ гэж байна. Тохирох төрөл нь болохоор зогсоо тулаан сайтай, хурдан эмнэлтэй, туршлагатай цохилтын тамирчин байвал болно гэж байна. За, гуравт нь болохоор 65.8 кг содном дорж Монголын номер 1 багийн хамгийн хүчтэй оролцогч гэж онцлсон байна. Хамгийн аюултай тулаан энэ дээр анхаарах хэрэгтэй гэсэн байна. Содном доржийг ер нь бол маш хүчтэй оролцогч гэсэн байна. Сул тал нь болохоор цохилтын наривчлал жоохон дунд, онолттой цохилт муу, тэгээд хурд бас бүр дээд түвшинд бол биш гэсэн байна. Манай содном дорж уул нь маш хурдтай тамирчин. Гэхдээ хятад талаас бол бүр тийм амар хурдан гэж үзээгүй юм шиг байна. Тэгээд хурдан хэмнэлтэй, өндөр хөшигнөлтэй тамирчинд жоохон муу тулалддаг гэсэн байна. Ялах арга нь болохоор бүхэл тулаанд хөдөлгөөнтэй байж, байн хөдөлгөөнтэй байгаад торон шахавлахгүй байх, өндөр доод өшөглөлтийг ээлжлэн хийх, барилдаанаас хамгаалалт маш өндөр байх ёстой. Барилдаан сайтай болохоор хамгаалалт сайн байх ёстой шүү гэсэн байна. Тэгээд тохирох төрөлт нь болохоор барилдаанаас хамгаалалт топ, бүх талын чадвартай, тэсвэр сайтай тамирчин байх ёстой. За, дараагийнх нь болохоор 70.4 кг манай гам төмөр байгаа. Тэнцвэртэй, бүх талынхын чадвар тэнцвэртэй, гэхдээ финиш чадвар байхгүй. Сул тал тесрэлт сул, дуусгах чадвар муу. Нилээн чанга одоо эрүүтэй өрсөлдөгчийг бол ялж чаддаггүй гэсэн байна. Ялах арга нь болохоор босоогоос сайн тулалддаг. Тэгээд дунд ойрын зайд одоо комбинац хийждэг, шахдаг. Тэгээд энгийн барилдаанаас нь хамгаалчих тийм чадвартай тамирчин байхад ялнаа. Тохирох төрөл нь болохоор зогсоо тулаанд сайн, тэгээд тэсвэр сайтай тамирчин байхад манай ган төмрийг ялна гэсэн байна. За, тавт нь болохоор 77.1 кг бүрэн зориг аварга байгаа. 40 настай, туршлагатай ч ялалтын хувь бага гэсэн байна. Хятадын хамгийн амархан оноо авах жин гинүү. За, тэгэхээр манай бүрэн зориг аваргыг бол нэлээд бассан байна. Хамгийн амархан оноо авах тамирчин гинэ хятад талаас ер нь баталгаатай энэ хүнээс бол оноо авчнаа гэсэн байна. За, тэгээ сул тал нь болохоор нас агсан, хурдгүй, удаан, тесрэлт бараг байхгүй, зөвхөн ядрааж тоглодог ийм онцлогтой тамирчин гэж байна. Ялах арга нь болохоор хэмнэлийг хурдлуулах, доод дунд өшөглөлтөөр байнга цохих, 2 дугаар үеэс хойш бараг тэсвэргүй болчдгоо. Тэгэхээр
тохирох төрөл нь болохоор залуу тэсвэр өндөртэй кикбокс хэв маягтай тамирчин байхад болно гэсэн байна. За дунд жинд болохоор 84 кг ган тулга байгаа. Тэгээд хүнд цохилттой барилдаан хосолсон тамирчин. Сул тал нь болохоор газрын хамгаалалт дунд зэрэг. Тэгээд доор барилдааны хэвтэй барилдааны хамгаалалт дунд зэрэг гэж байна. Хөдөлгөөн жоохон удаан. Техник сайн, жижигцүү тамирчтай тулалдаж чаддгүй гэсэн байна. Жижигцүү тамирчин байхад болно л гэсэн утгаар хэлж байна. Ялах арга нь болохоор зогсоо тулаанаас KO хийдэг, эсвэл барилдаж болтоор дуусгадаг тим тамирчин байвал болно. Тэгээд шууд босоогоос хоорондоо зодтолдох хэрэггүй, хүнд гартай болохоор шууд KO авах магадaltaй гэсэн байна. Тохирох төлөв нь болохоор хүнд цохилттой, эсвэл жүжигцүү сайн тамирчин байхад болно гэсэн байна. За манай 120 кг үнэн хүү байгаа. Хүчтэй, гэхдээ техник муу, тэсвэр сул гэсэн байна. Сул тал нь болохоор техник муутай, сүүл үед тэсвэргүй, барилдаанаас хамгаалалт дунд зэрэг. Ялах арга нь болохоор нэгдүгээр үед зай барьж тоглох, хоёрдугаар үеэс довтолж дуусгах, барилдаж газар дээр ялалт авах гэсэн байна. Тэгэхээр ер нь бол нэгдүгээр үедэр тэсчихсэн байхад л хоёрдугаар үеэс бүр цуцаад бүр тулдахгүй болно. Тэгэхээр хоёрдугаар үе хүртэл тэсчих хэрэгтэй л гэсэн байна. Тохирох төрөл нь болохоор техник зайтай хүнд жингийн тамирчин байх хэрэгтэй. Эсвэл тэсвэр зайтай тамирчин байхад ялчнаа гэсэн байна. Манай Монгол тамирчдыг нилээн басж ин да. За тэгээд хамгийн энгийн дүгнэлт гэнэ ялах стратеги нь болохоор хиттийн баг жижиг жинд болохоор хөдөлгөөнтэй гаднаас цохилтоор ялах, дунд жинд болохоор хэмнэл сайтай өшөглөлтөөр ядраагаад, хүнд жинд болохоор 2 дугаар үе хүртэл тесцэн байхад ялаад явчихнаа гэж байна. За хамгийн чухал 3 зүйл: барилдаанаас хамгаалалт сайн байх ёстой, доод өшөглөлтийг сайн хийх хэрэгтэй. Монгол тамирчид доод өшөглөлт хийхэд доод өшөглөлтөнд ороод ирэхээр айгүй муу болчдөг. Тэгээ хөдөлгөөнтэй тамирчдад бас муу гинэ. Тэгэхээр бидний өөдөөс бас нэг ийм тамирчдууд гаргана гэсэн зорилготой байгаа юм байна. За тэгээд бүр тамирчид санал болгосон байна. Хятад талаас. Хятад талаас ямар ч тамирчин гарч ирээгүй байгаа шүү дээ. Тэнгүүт 56.7 кг манай Баяндүрэ аврагын эсрэг Фэнтиан Хао гэд хөдөлгөөнтэй цохилт сайтай барилдааны хамгаалалт сайн ийм тамирчин байдаг юм байна л да. Тэрийг гаргачих хэрэгтэй. Тэгэх юм бол хятад тал ялах магадлал 70% гэж байна. За шалтгаан нь болохоор Фэнтиан Хао болохоор хурдтай, хөдөлгөөн сайтай, зай барьж тулалддаг, босоогоос сайн гинэ. Тэгээд яагаад гэхээр энэ нөгөө Баяндүрэ авраг нь холын зайд маш сул гинэ. Босоогоос маш сул. За тэгээ ялах арга нь болохоор хөдөлгөөнтэй тоглох, доод өшгөлтийг сайн хийх, ойрын зайд орохгүй байх гинэ. За 61.3 кг болохоор манай Баттгэлт байгаа. Баттгэлтийн өөдөөс болохоор бас 2 тамирчин гаргасан байна. Лукай гэж байна. Тэгээд Ижа гэж байна. Энэ 2 тамирчныг гаргачих юм бол энэ 2 тамирчин зогсоо тулаан сайтай, хурдтай гинэ. Тэгээд хятад тал ялах магадлал 80%. Манай Баттгэлтийг бас нэлээд басж ин да. Тэгээд шалтгаан нь болохоор Баттгэлтийн зогсоо тулаан маш сул, туршлага багтай. Тэгээд хятад талын ялах арга нь болохоор зогсоо тулаанд дарах, өшөглөлт, доод өшөглөлтийг хийж тэнцвэр алдагдуулах, барилдаанаас хамгаална. Тэгээ 2 дугаар үед TKO-оор ялнаа гэсэн байна. Ямар амар судалгаа вэ. За 3-т нь болохоор өдөнжин 65.8 кг. Энд болохоор манай Содном дорж байгаа Монголын номер 1 хамгийн хүчтэй тамирчин. Энэ тамирчны өөдөөс Вансай бас энэ Аржуу гэдэг энэ 2 тамирчин гаргасан байна. Олон талын чадвартай, барилдааны хамгаалалт топ гэсэн байна энэ 2 хятад тамирчныгаа. Тэгээд ялах магадлал 55% гэсэн байна. Маш ойр Содном доржтой энэ 2 тамирчныг үзүүлэх юм бол яг л 50-50%тай л гэж баг үзсэн байна. Тэгээд шалтгаан нь болохоор энэ Содном доржийг бол хурдтай, хурд нь дунд зэрэг гэсэн байна. Тэгээд цохилтын оновчтой цохилт дунд зэрэг гэсэн байна. Ялах арга нь болохоор торонд шахуулахгүй байх, бүх тулааны үед хөдөлгөөнтэй байх, тэгээд өндөр доод өшөглөлтийг байнга хийх, барилдааны хамгаалалт дээд түвшинд барих гэсэн байна. За дараагийнх нь болохоор 70.4 кг манай гант хөмөр байгаа. Гант хөмрийн өөдөөс болохоор Аман Хали Айли гэ 2 тамирчин бас санал болгосон байна. Энэ 2 тамирчин болохоор хүнд цохилттой, тэгээд дуусгах чадвар сайн гэсэн байна. Энэ 2 тамирчин бол гант хөмрийг ялах магадлал 65% гэсэн байна. За шалтгаан нь болохоор гант хөмөр тэсвэр муутай, тэгээд дуусгах чадвар муу. Ялах арга нь болохоор дээрээс
дунд ойрын зайд комбинац хийх энгийн барилдаанаас нь хамгаалсан байхад ер нь бол ялчнаа гэсэн байна. 77.1 кг манай бүрэн зориг аварга байгаа. Бүрэн зориг аваргын эсрэг болохоор Auricilon гэж энэ өвөр Монгол ах. Тэгээд Ямна гэдэг энэ хоёр тамирчин гаргах чинь энэ хоёр тамирчны онцлог нь болохоор залуу гэсэн байна. Тэсвэр сайтай, кикбоксинг маягтай. Тэгээд хятад тал ялах магадлал бүр 90% гэсэн байна. Бүрэн зориг аваргын маань ер нь бол маш басж байна, маш их басж байна. Тэгээд шалтгаан нь болохоор насны зөрүү ихтэй. Тэгээд бүрэн зориг аварга хурд тэсвэр маш сул 2 дугаар үеэс хойш бараг тулалдахгүй ядраад эхэлнэ гэсэн байна. Ялах арга нь болохоор хурдан хэмнэлтэй. Тэгээд доод дунд өшөглөлтөөр байнга хийх. Тэгээд 2 дугаар үе дээр дуусгана гэсэн байна. За дунд жинд хасах 84 кг болохоор ган тулга байгаа. Ган тулгын эсрэг бас 2 тамирчин санал болгосон байна. Боин цан гэсэн байна. Тэгээд нөгөөх нь болохоор хингэнэ. За яадаг ч гэсэн хүчтэй цохилттой жүжигчүү сайтай 2 тамирчин хятад ал ялах магадлал 65%. Шалтгаан нь болохоор ган тулга хөдөлгөөн нь удаан, газрын одоо хэвтэй барилдаан сул. Тэгээд ялах арга нь болохоор шууд зодтолдохгүй зай барьж цохих, эсвэл барилдаж болтоор дуусгана гэсэн байна. 120 кг үнэнхүү байгаа. Үнэнхүү дээр бас 2 тамирчин санал болгосон байна. Лүцөө Жамми Ян гэж байна. Тэгээд техник сайтай тэсвэртэй. Тэгээд хятад тал ялах магадлал 75%. Шалтгаан нь болохоор үнэнхүү 2 дугаар үеэс хойш сулраад ер нь бол ядарчихна. Тэгээд техник султай ялах арга нь болохоор 1-р үед хамгаалж зогсоод тэгээд 2-3 дугаар үедээр барилдаж дуусгана гэсэн байна. Тэгэхээр таамаг нь болохоор хятад талаас болохоор 5-2-ын харьцаатай эсвэл 6-1-ийн харьцаатайгаар ялнаа гэсэн байна. Хятад тал өөрсөндөө маш их ихтгэлтэй байна. Тэгээд онооны англи дээр болохоор 61.3 кг. 61.3 кг дээр болохоор манай бат итгэлт байгаа. Тэгээд 77.1 кг бүрэн зориг аварга байгаа. Тэгээд 120 кг үнэнхүү байгаа. 56.7 кг баян дөрвөн аварга байгаа. Энэ дөрвийг болохоор бат ялна гэсэн байна. Бүр бат ялна гэсэн байна шүү. Тэгээд давуу талтай. Гэхдээ ер нь бол яач ч магадгүй 2 тулаан нь болохоор 70.4 кг. За ган төмөр байгаа. Тэгээд 84 кг болохоор ган тулга байгаа. Энэ 2 тамирчныг болохоор яг хятад тал бол давуу талтай. Гэхдээ ялах магадлал бас яач ч магадгүй гэсэн байна. Тэгээд хамгийн хүнд байх тулаан нь болохоор 65.8 кг буюу содном дорж 50-50%тай гэсэн байна. Хамгийн ойролцоо болох тулаан гэсэн байна. За хятад багийн ялах түлхүүр нь болохоор Монголд барилдаанаар хүч үзэхгүй хөдөлгөөнтэй байж дунд өшгөлт, доогуур өшгөлт, өндөр өшгөлтийг байнга хийх. Тэгээд барилдаанаас хамгаалалт сайн байх. Сүүл үе хүртэл тисчих юм бол Монгол тамирчид ядраад тэгээд ер нь бол өрсөлдөөн байхгүй болчихноо гэсэн байна. За тэгэхээр ер нь бол Монгол тамирчдын мэдээлэл маш их байна. Би зүгээр нэг хэсгийг нь орчуулсан. Тэгээд энэс өөр мэдээлэл бол зөндөө байлаа. Бараг бүх юм л байлаа дээ. Бараг эхнэр хүүхдийн мэдээллийг бараг оруулах нь л дутчихтэй. Тэгээд яадаг ч гэсэн бүгдээрээ Монгол тамирчдаа дэмжиж үзээрэй. Тэгээд бас одоо ялагдчих юм бол бас хит их Монгол тамирчдыг битгий муугаар хэлээрэй. Яагаад тэгэхээр манай Монгол тамирчид ямар ч одоо өрсөлдөхөө мэдхгүйгээр тулдах гэж байна. Тэгэхээр хятад талаас болохоор яг энэ хүмүүст зориулаад ингээд бас тамирчид гаргаад бэлдүүлээд одоо ер нь бол бүх төрлийн спорт төр мэдээлэл гэдэг бол хамгийн том зэвсэг болчихсон байгаа. Өрсөлдөгчөө мэдхгүйгээр бид нар бол ялах маш хэцүү. Тэгээд Монгол талаас нь болохоор харанхуул орж ийн гэж би бол үзэж байна. Тэгээд гэхдээ миний бодлоор бол ялчих хаа амны бэлгээр ачтын бэлэг гэж бол ялчих бах. Тэгээд гэхдээ ер нь бол мэдээлэл багтай байх шүү гэдгийг бас би та бүхэндээ хүргэж байгаа шүү. Монгол талын мэдээлэл бол төрөл бүрээрээ байна те. Тэгээд хоошд ямар мэдээлэл гарах нь хятад 7 тамирчин гарчих юм бол би бас та бүхэндээ хүргэнэ. Баярлалаа.